Үндэсний бахархал гэдгийг би одоо Монгол хүн бол одоо жишээлбэл бид бол одоо Монголынхаа түүхээр зан заншлаар одоо тийм ээ одоо хэл соёлоор бахарх хэрэгтэй. Монгол хүн бол одоо түүхэн том бахархалтай. Бидний өвөг дээдс бол дэлхийн талыг эзэлж ийсэн дайчин одоо давшингуу одоо юм хүчтэй юм одоо ард түмэн байсан. Бид нар тэрүүгээр бахарх хэрэгтэй гэж би боддог тийм. Үндэсний бахархал. Манай авч одоо түлшний нэр байсан. Өглөө 6 цаг гэл гараа явчихдаг. Шөнө 12 цаг гэдэг энэ. Ээж чинь зэрэг ангийн тоогооч муу адилхан. Өглөө гараад арай шиндээ. За гэр бүлийн хувьд ярих юм бол бид нар тэр ярьсан би 10-уулаа 8 хүү 2 охин байна. За миний дээдлийн ах одоо Булган гэж хүн байдаг. Галын нэг газар одоо 40 гаруй жил ажиллаад тэтгэв бензиндээ суусан. Галын нэг газрын одоо орондоо Булган гэж хүн одоо галынхаа тохгүй дээ тийм л хүм одоо байдаг тий. За дүүний хувьд ярих юм бол би ч одоо 6 эрэгтэй дүүтэй тий. 2 охин дүүтэй. Дүүнөрөө бүгдээр одоо улс их орондоо өр бүтээлтэй сайн ажиллаж байна. Одоо зарим нэг нь ярих юм бол Батбаяр гэдэг дүү маань одоо Баянзүрх дүүргийн онлог даргын ажил ачдаг. За бас барилдаж олон жил барилдсан намайг дагаад Монгол улсын гавьяа тасгалжуулагч сал хүртсэн юм хүн байгаа. Батлгэргээ бас нэг дүү маань Солонгост одоо олон жил болоод ирсэн. Манай хүмүүс мэдэндээ галаас бас нэг 20 гаруй хүний амь насыг авч Солонгос улсын хүндэт иргэн Гөөрөө хотын хүндэт түргэн манай одоо шударга медаль авсан бас юм нэг сайхан одоо үйл бүтээсэн юм залуу байдаг. Одоо манай компанид төмөрөвч компани ерөнхий механикаар ажиллаж байгаа. За тэгээд бусд нь ингээл өөрсдийнхөө үндсэн мэргэжил чиглэлээр л одоо үйл бүтээлтэй ажиллаж байна да. Боёнтай аав ээж ухаантай хүү ах юмсан гэж одоо бас боддог тий. Ээж аваагаа баярлуулъя гэдэг. 74 онд гэдэг чи би 14-тэй байсан биз дээ. 14 настай байхдаа би одоо ажил хийгээд манай сургуулийн ардтал мэвлийн үйлдвэр гэж байсан. Мэвлийн үйлдвэрт ажил хийгээд аав ээжтэй хэлээгүй өдөрт нь гараад явдаг арай ирдэг. Тэгээд нэг сарын дараагаар би цалин аваад тэгээд одоо цалингаа авчираад аав ээжтэй өгсөн. Тэгээд манай аав ээж их баярлж ижил одоо ямар чи хаанаас мөнгө олоод ирвгээд тэгээ би хэлээгүүд мэвлийн үйлдвэрт гөрөв шиг хийгээд нэг сар ажиллаад одоо би сандгийн маань 300-400 мянган цаас чөлөөдөө авчираад аав ээжтэй өгчээсэн. Тэгээд аав ээж маань одоо гоо чивний хүн хаанаас ямар мөнгө олоод ирвгээд гоо яах би одоо ингэ хойд үйлдвэрт ажилласан ингээд одоо бодоход 14 настай байсан байгаа. Тэгээд одоо анхны цалингаа авчирч өгчээсэн. Аав манаас баярлаад гоо одоо хүү маань тусдарж जैन бас цалин мөнгө одоо авчирч өгч जैन гэдээ одоо баярлж ирсэн аав ээж хоёр маань. За ивэл миний спортын амьдралын намтар түүхлээд их тодорхой бөгөөд товч. Би 74 онд хүүхдийн секцэд орж ирсэн төрөө ярьсан. 77 оноос одоо юунд одоо 2 дугаар шгшээ багт орсон. 77-оос 87 оны хүртэл ерөнхийдөө 10 жил барилдсан. Тэгээд намайг одоо энэ бүх болоход олон сайхан багш нар, олон сайхан одоо бас одоо бөхчүүд олон хүний дэмжлэгээр би одоо энэ бүхэн амжилтанд одоо тодорхой хэмжээний одоо дэлхийн хэмжээний амжилт үзүүлсэн гэж боддог өөрийгөө тийм. Энэ бас миний одоо дурсгалтай зургууд би бас хадгалж одоо гэртээ тавьсан байгаа. Энэ миний одоо нэг сая яриад байдаг 74 он 14 настайдаа алдар нийгмийн анх тамирчнаа одоо хүүхдийн секцэнд орж исэн үеийн зураг. Энд чинь нөгөө секцэнд оронгууд ингээд хүүхдийн чинь зургийг аваад биеийн хэмжээл тэгээд анхны анкет бүртгэж исэн тэр үеийн зураг байхгүй. Энэ зураг Намдын шар багш тэрийн зураг одоо анх би 1974 онд бүхэн секцэнд ороход одоо Намдын шар багш дээрээ секцэнд орж ирсэн. Алдар нийгмийн хүүхдийн тасгалжуулагч байсан. Тэр цагаас хойш одоо бид тэр 50 жил одоо хамт байж байгаа.
Одоо сүүлдээ бол тэгэл ажил амьдрал ингээл холбогдоод 50 жил болж штэ. 74 онд холбогдсон. Энэ Дамжиншир багшийн одоо Олимпиад анхны медаль авсны 50 жилийн зориулсан одоо олон манай зохиогдсон тэмцээний медалууд, дурсгалын медалийг одоо багш манад бэлэглээд би бас ингээд дурслуулгаад гэртээ тавьсан баг. За тэгээд 78 оноос эхлээд одоо 10 дугаар ангид өсөөд зэргийн албанд очиод Монгол Улсын гавьяат тамирчин Насагдаж багш дээр одоо 3-4 жил хичээлж зэргийн албаа хаасан, зэргийн сургууль тэнд өссөн. Хүчний гимлэгт одоо олон сайхан одоо залуучуудтай мөр зэрэгцэж одоо зэргийн амьдралаар амьдарч бэлтгэл сургууль хийж одоо спортын амжилт үзүүлсэн. За энэ миний одоо дэлхийн аварга ТV-ийн тэмцээн одоо Азийн тоглолт том тэмцээнүүдийн медаль 1979 оны залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль байна. 1983 оны дэлхийн аваргын мөнгөн медаль байна. Найрамд 80 олимпийн хэмжээнд зохиогдсон найрамд 84 тэмцээний хүрэл медаль байна. 1982 оны Азийн тоглолтын аваргын алтан медаль байна. 1985 оны Будапештэд болсон дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль байна. Тэр миний одоо гол том дэлхийн цомын тэмцээний медалууд, гол том медалууд л энд байна да. Мянган 1980 онд юу жилийн дараа одоо Олимпик наадам, Москвагийн Олимпик наадам болсон. Олимпийн наадамд одоо ойд авраг явах уу, би явах уу гэдэг юм асуудал одоо тэр үед гарч ирж ирсэн. Би 20 настай цэрэг байлаа. Зэргийн албаа гэж. Ойд авраг маань одоо дэлхийн хошоо авраг одоо олимпийн мөнгөн медальтай одоо бас дэлхийн том бүх байсан. Тэгээ аврагын тэмцээн, улсын аврагын тэмцээнд би төрүүлсэн. Тэгээд ойд авраг тэр яг хоёр нь ярьж байгаад одоо тэр хүний одоо дэлхийд үзүүлсэн амжилт тэрний туршлагыг одоо үндэслээд 80 оны олимпиад жилийн төвхөр явсан. Намайг сонгуул барилдаанд явуулсан. Одоо сонгуул барилдааны төрөлд одоо ямар ч байсан очиод барилдаа. Тэгээд сонгуул барилдаанд 1980 онд одоо олимпик наадам зодголж байгаа юм. Яг сонгуул барилдаан бол бас жилетээс өөрөлтөө стил нь өөр, барилдаан нондоо, дүрмэн өөр. Тэгээд олимпик наадамд би одоо 3 ялж нэг хийлээд хүрэл медалийн төлөө би 2 удаа барилдсан. Одоо Супрон гээд Бошин дэлхийн аварга удаа барилдчихлаа. Нөгөөх нь Шведийн Андерсон гээд бас одоо олимпийн мөнгөн медальтай хүн хоёртой барилдаа. Энэ хоёртой ялагдаад 5 дугаар байранд орж Монголын баг тамирчаас анхны шагналыг оноо авчирч ирсэн юм одоо түүх байдаг. Сонгуул барилдаанаар би Олимпиад 5-д орсон амжилтанд би хайртай байдаг. Яагаад гэвэл 80 оноос хойш өнөөдөр хүртэл одоо миний амжилт эвдэгдээгүй байгаа. Сонгуул барилдаанаар 5-д эхний байранд орсон, Олимпиад болон дэлхийн аваргад эхний байранд болон шагналт байранд орсон хүн өнөөдөр одоо Монгол улсад өнөөдөр та байхгүй байна, төж гараагүй байна. Тэгэхээр энэ амжилт бол их сайхан одоо миний дурсамжтай, ийм хүндтэй, ийм сайхан амжилт. Алтан үеийн одоо гол төлөөлөл, гол дасгалж өгч манай Магсар багш байна. Одоо мөнгөн үеийг одоо зургаж хүмүүжүүлсэн гол төлөөлөл Дамжиншир багш байна. Энэ хоёр одоо буянтай буурал, хоёулаа ардын багш. Би энэ хоёр багштайгаа зураг авахулсан төвийн зураг байна та. Энэ зураг одоо 1980 инкэ далуун хоёр хэлэгаач би дугаар бол одоо 1900 одоо мөнгөн үеийн бас гол төлөөллүүдийн нэг тий. Тэгээд би дугаарч 1983 оны найрамд 84 тэмцээнд гурлаа медаль авсан. Инкэ маань мөнгөн медаль авсан. Битэр луу битэр хүрэл авсан. 1985 онд инкэ битэр мөнгө авсан, луу хүрэл авсан. Одоо тэгээд тэрний дараа хэд гурлаа одоо зураг ахуулж ирсэн дурсгалтай юм зураг байна. 1980 оны зураг байна. Энэ олимпийн наадамд одоо амжилттай оролцсон, медаль авсан, шагналт байранд орсон одоо ийм тамирчдын зураг байна. Захаас нэрх юм бол манай оюун болд мөнгөн хүрэл медаль хүртэж ирсэн. Насан жаргал маань одоо шагналт байранд орж ирсэн. Дамжиншир багш маань байна. Манай бүрэгдээ шагналт байранд орж ирсэн. Дамжиншир багшийн төрсөн дөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат ардын багш одоо насан турш багш байна.
жодоогийн багийг маш оролцуулж ирсэн одоо түүхэн амжилт үзүүлсэн л дээ. Энд даваадлаа ах маань одоо хүрэл медаль хүртэж ирсэн. Давааж багш мөнгө хүртсэн. Цэндийн дамдин маань одоо мөнгө хүртэж ирсэн. Төвчин байна, тэрэн дотоо руугаа бид шагналт байранд орсон. Одоо медаль авсан бол тамирчид байгаа. Би энд одоо 1980 онд 20 настай Олимпийн наадамд оролцож 5 дугаар сонгуул барилдаанаар 5 дугаар байранд орсон. Одоо үеийн зураг. 20 настай хонгор зөстэй үеийн зураг та. Тий. Хамгийн залуу. 80 онд манайд одоо шгшээг ерөнхий дасгал жуулчаар Дэмдэшэр багш маань ажиллаж байсан. Зөвлөлтийн мэрэгжилтэн Казбекстан Бисакоев гэдэг одоо ийм сайхан буянтай ийм буурс бидэнтэй манай багийг бэлдэж одоо багшаар ажиллаж байсан. Энэ түүхэн зураг байна л да. Манай чөлөөтийн багийнхны зураг байна. Ингээ 82 оны дэлхийн аваргын тэмцээн Канадад болно гэдээ бид нар бэлтгэл сургуулаа хийгээд харцтайд яг ингээ торгон ирэн дээрээ за одоо дэлхийн аврагч явна гэдээ байж итл. Дэлхийн аваргын тэмцээнд яваг Монголын баг. Тэгээ энэ бол одоо их юм одоо тааруу одоо манай бөхчүүдийн хувьд чөлөөтийн хувьд их тийм эвгүй одоо үйл явдал байдаг. Түүхэндээ одоо анхудаа дэлхийн аваргын тэмцээнд оролцоогүй одоо өнгөрсөн үндсэн жил. Тэгээ бид бол харамсалтай юм л да. Яг олон жил болцсон барилдахад бэлэн, амжилт гаргахад бэлэн одоо ийм олон одоо бөхчүүд байсан. Манай тэр 82 онд дэлхийн аваргад оролцсон манай баг бол маш хүчтэй баг байсан. 82 оны дэлхийн аваргад бол ямар ч байсан манайх нэг 3-аас 4 медаль аавна гэж бодож ирсэн байхгүй. Бүр тийм тооцоотой байсан. Энэ 1985 оны зураг байна. Өнгөрт болсон дэлхийн аваргын тэмцээнд манай баг амжилттай сайн барилдаж багаараа одоо 5 дугаар байранд орсон. Инкэ маань одоо мөнгө медаль авсан, би мөнгө медаль авсан, Лоинкой маань хүрэл медаль авсан. Одоо бусдын тэгэл бүрэгдээ манайх бүгд шагналт байранд орсон дөө бусдын мэрчтэн бүгдээ өвчин бүгд Баттуул байна. Тэг бүгдээр. Энэ тэмцээнд манай Баттуул их одоо 85 онд медаль авах байсан харамсалтайгаар одоо Чехэн бөхтөө барилдаад 10-0 гэж хожиж яваад одоо ялагдсан. Тэгээд Баттуул маань одоо медаль авах юм болцоотой байсан. За манай Басхуу багшийн зураг байна. Одоо шүүгч дээр нь одоо манай хэн Давгсрангой байна. Сугарж өгөөд манай зурагч манай бахад байна одоо нэмэгцүүд олон жил одоо Монгол улсад төлөөлж дэлхийд одоо барилдсан юм байгаа. Гамболд байна манайд. За ингээл одоо манай багийнхан байна да. Оюутнууд. Энийг дурсгалтай зураг байгаа юм тий. Надад нэг Ираны зурагч өгсөн. Би Америкийн бөхтө барилдаад одоо ингээд одоо нүүн талгуурт оруулах мэх хийгээд миний одоо гол одоо юу дарах мэх л дээ. Тэгээ энийг одоо Ираны нэг зурагч авсан байгаа. Сүүлд надад өгч ирсэн. Тэгээ торгон агшин их сайхан зураг баг дурсгалт. За ийм л одоо дурсамжууд байна. 1986 онд Монгол улсын гавьяа тамирчин гэдэг цолыг хүртэж ирсэн 26 наснда. Наман төвөрөнд энэхнэр бичгийн дараа Батмөх дараагаас би одоо гавьяат тамирчин гэдэг цолыг одоо авч ирсэн. Миний амьдрал бол ингээд хоёр бий болж байгаа. Тамирчны амьдрал, спортын амьдрал гэдэг нэг хэсэг байгаа. Нөгөө хэсэг нь болохоор энэ бүтээн байгуулалтанд оролцож байгаа. Одоо тийм ээ барилга, зам, бүтээн байгуулалтын ажил одоо явдаг. Миний энэ өөрийн төлөвлөсөн, зорьсон зүйл тэр л дээ. Тамирчны амьдрал чинь залуу насны ажил шүү дээ. Би хэдрүү хэллээ 16-тагаас 26 гэдэг ерөнхийдөө 10 жил би одоо энэ тамирчин байлаа. 26 наснаас хойш багш тасгалжуулагч хийсэн. Тэрний дараагаар би Монголын чөлөө төхөн холбооны одоо дэд ерөнхийлөгч, тэрэгүүн дэд ерөнхийлөгч албыг одоо хашиж байна. Өнөөдрийг бол хашиж байна. Олон ерөнхийлөгч нартай хамтарч одоо энэ Монгол чөлөөт хөгжүүлэхний үйлсэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Олон сайхан хүмүүстэй хамт ажиллаж байна. Үе үеийн одоо энэ холбооны ерөнхийлөгч нар бол одоо их сайхан хүмүүс. Бүхэл сэтгэлтэй, зүтгэлтэй ийм усуд байдаг. Монголын үе үеийн чөлөөт төхөн холбооны ерөнхийлөгч нар, холбооны удирдах зөвлөлийн гишүүд бүхэл сэтгэлтэй сайхан хүмүүст одоо чин сэтгэлийн халуун баяр хүргэе гэж бодож байна би. Энэ миний шагналууд байна. Одоо энэ
Өвөр Монголын одоо Миндэм спортын хороо эмээлгээд энэ одоо өндөр дээд чагналаа. Надад одоо бас өгсөн 2008 онд одоо надад шагнасан байгаа. Энэ Солонгосын бүхэн холбооноос бас надад одоо өгчсэн шагнал байна. Тэгээс одоо шагнажсэн шагнал байна. За энэ миний одоо дэлхийн 1985 оны дэлхийн аваргын одоо дараа дэлхийн аваргын төгсгөлд дэлхийн бүхэн холбооны ерөнхийлөгч Югославийн Милерцкан гэж хүн байсан. Тэр хүн бол дэлхийн бүхэн холбооноос одоо энэ шагналаар одоо намайг шагнасан дэлхийн одоо шилдэг бүхэн тусгай шагналаар миний одоо бүхэд олон жил барилдсан амжилтын маань одоо дэлхийн бүхэн холбоо өндрөөр үнэлж одоо дэлхийн бүхэн холбооны тусгай шагналаар шагнасан баг. 2018 онд би олон жилийн дараа одоо мастеруудын дэлхийн аваргын тэмцээнд барилдаж дэлхийн аварга болсон. Монгол Улсын мастеруудын холбооноос дэлхийн 18 оны шилдэг тамирчнаа шалгуулж намайг шагнасан одоо шагнал энэ байна. Тэгээ олон мөнгөн медаль авсан хүн чинь тэгээд олон жилийн дараа өсөл мөрөдлөө биелүүлж алтан медаль авсан. Тэгээд тэрийг одоо тэр үе шагнасан шагнал байна да. Энэ олимпийн хорооноос надад өгсөн шагнал байна. Одоо манай үндэсний олимпийн хороо. Тэр доотлоо 1981 оны дэлхийн аваргын дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль байна. Хувийн хүрэл медаль, энэ багийн хүрэл медаль, 2 медаль байгаа. За энэ зураг болохоор 1988 онд би Шигшээгийн ерөнхий дасгал журагч болсон. Сеул олимпийн өмнө. Яг тэр үеийн зураг байна. Тэгээд надтай хамт одоо манай басгүй багш байна, даваач багш, манай сэрэтэр багш бид нар ингээд хамт хин манай Орсын мэргэжилтэн байна. Баярбек багш маань бид нар одоо 88 оны олимпиад бэлтгэжсэн манай баг байна. 88 оны олимпийн бүглэг хүчтэй сайн баг байсан. Би бол 88 оны олимпиад оролцсон багийн одоо залуучуудаараа их бахархдаг. Энэ зураг 1985 оны манай Шигшээгийн тамирчид одоо дэлхийн аваргад бэлдэж ирсэн үеийн зураг байна. Сонгонд бид нэ дэлхийн аваргын бэлтгэл дарсан 85 оны Шигшээгийн тамирчид байна. Одоо улсын Шигшээг байсан, алдар нийгэмлэгэн байсан, хүч нийгэмлэг яг тэр үед л одоо Шигшээг бүрдүүлж одоо байсан залуучуудын одоо зураг байна да. За энэ одоо миний шагналууд, медалууд багш шиг байна. За энэ дээрээс нь дэлхийн бүхэн холбооны алтан учир одонгоор би шагнагдж ирсэн. 50 боловсрол төхөн одоо Монголд үүсгэсэн 50 жилийн аваар шагнуулж ирсэн шагнал байгаа. 11 онд тий. 18 онд одоо замын ажиллаараа өглөөний гавьяаны улаан төгөө одонгоор шагнагдсан. 17 онд юм байна. 17 тий. За энэ миний одоо авсан бусад одоо дэлхийн аваргын шагналууд, олон улсын тэмцээний шагналууд бүгд байна да. Энэ мастрын дэлхийн аваргын алтан медаль байна. Энэ би залуу байхдаа он цэлчин болж ирсэн. Он цэлчний одоо тэмдэг байна. Би нэмрийн тэргүүний ажилтны тэмдэг байна. За тэгээд олон улсын тэмцээний одоо алтан мөнгө хүрэл медалууд байна да. Дараагаар нь би одоо бизнесийн салбар руу орсон. Тэгээд бизнес салбарт одоо бүтээн байгуулалтын ажлыг бас одоо хийж бүтээе. Ер нь бол одоо би бодтол улс орон түүхээ бүтээдэг, хүн намтраа бүтээдэг гэж намтар түүхээ бүтээх хэрэгтэй. Тэгээ би 2000 оны ихээр одоо барилгын төм арвчих компаниг барьсан. Барилгын чиглэлээр эхлээд явсан. Хэд хэдэн үйлчлэгээний барилга барьсан. Тэгээд 2008 оноос эхлээд замын одоо салбар руу орсон. Намаагийн салбарт одоо ороход олон сайхан хүмүүс тусал дэмжиж явсан. Төм арвчих компани байгуулагдаад одоо 10 жил болж 14-5 жил болж байна. Энэ хооронд бол 3 аймгийг холбосон байдیں۔ 3 аймгийг холбоход бодиттой хувийн оруулж бүтээн байгуулалтын замын ажил хийсэн байдаг. Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбох ажилд одоо манайхан одоо онцгой хувийн оруулсан. За дараагаар нь одоо Сүхбаатар аймгийг холбоход одоо онцгой хувийн оруулсан. Одоо хамгийн сүүлийн ажил маань болохоор Завхан аймгийг одоо нийслэлтэй холбох ажил дээр одоо ажиллаж байна. Зовстан давааны том бүтээн байгуулалтын ажлыг Аржроуд компанитай хамтраад гүйцэтгэж Монгол улсын 21 аймгийн 3 аймгийг холбоход Төм арвчих компани хамт олон маань одоо бодиттой хувийн оруулж нийслэлтэй холбож байгаад их баяртай байгаа. Нилээдэн жилийн өмнө одоо нийслэлийг бүх аймагуудыг Улаанбаатартай холбоно гэж яхад мянгуужингийн үлгэрээр одоо ярьж ирснийг бид бүхэн санаж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ ажил бол бодиттой ажил болсон.
тийм амьд ажил болсон. Тэгээ Монголын төр бол би манай компани хамт олон хийсэн одоо сүүлийн 14-5 жилд хийсэн ажлыг өндөр өргөнүүлж энэ шагналаар шагнасан гэж бодож байгаа. Энэ шагналыг одоо авахд манай компани хамт олон бол одоо онцгой үүрэг оройл гүйцэтгсэн. Тэгээд энэ нэвтрүүлгээр одоо дамжуулаад компанийнхаа нийт одоо ажилчдаа, эзлэг техник ажилчдаа, мөн бүтээн байгуулалтын ажлуудтай хамт ажилласан бүх хүмүүстээ баяр талархснаа илэрхийлье гэж бодож байна. Миний хүсэж байдаг зүйл юу гэхээр Монгол орн бол өнөөдөр одоо ийм их одоо өргөн удам нутагтай, тий, их баялагтай ийм улс орн шүү дээ. Бид чинь цөөхөл 3 сая гаруй хүн тий. Тэгээ Монгол хүн яагаад сайхан амьдарч болохгүй гэж. Миний гол эмзэглэдэг асуудал энэ. Монголд өнөөдөр ядуур их байна, тийм ажилгүйд их байна. 3 сая хүн сайхан амьдрмаар байна шүү дээ. Ямар нэгэн одоо ажлын төлөө санаа зовох юм бо, ажлын байр нь бэлэн байх хэрэгтэй байна. Тэгээ энэ авдаг цалин хангамж боломжийн баймаар байна. За дээр нь Монгол хүн орон байрны асуудал гэдэг. Бүх Монгол хүмүүс одоо гэр бүл сайхан байр орон сууцнд амьдрмаар байна шүү дээ. А дээр нь бүгд одоо сайхан хүний хэрэгэлдэг хэрэгцээ юу байна? Тийм машин унаа тэр бүх юмыг одоо энэ юмнуудаар одоо бас одоо хэрэгэлдэг ийм сайхан амьдрмаар байна шүү дээ. Өнөөдөр Монгол хүн бол одоо ийм одоо сайхан нутагт ийм баян оронд одоо сайхан амьдрахгүй одоо ядуурл тийм ээ одоо нэлээд ядуурл өндөр одоо хэмжээнд хүрчээд шүү дээ. Энэ бол Монгол орны эмгэл гэж би боддог эмгэл. Энэ их баялаг байна. Одоо энийг одоо бас нарт түмэндээ зөв байрлаад ер нь бол ард түмний одоо төрийн бодлого их одоо хүчтэй байх хэрэгтэй байна. Сайн байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол ард түмэн сайхан амьдрнаа. Монголчууд өөрсдөө ажилласан, өөрсдөө бол идэвхтэй санаачлахтай ард түмэн бол тийм байх хэрэгтэй бас. Ер нь тэгээд одоо би харж байхад гадаад гарсан одоо өндөр цалин мөнгө гайгүй байх юм бол монголчууд ч сайн ажиллаж байгаа хүн алга ба шүү дээ. Солонгост очсон монголчууд бүгдээрээ сайн ажиллаж байна. Гадагшаа гарсан одоо Америкт, Германд энэ тэнд очиход одоо монголчууд одоо хамгийн сайн ажиллаж байна. Хамгийн өндөр цалинг л авч байна. Тэгэхээр эх орондоо бас одоо тэгж ажиллах бололцоо тийм ээ. Тэгж амьдрах бололцоог л одоо бид Монголын төр засаг болоныг хангаж өгвөл одоо монголчууд сайхан амьдрах гэж би боддог. Манай гэр бүл Лувсан Шарав аюун дэлгэм гэж хүн бэ. Багшийн мэргэжилтэй нийгмийн аялал хамгаалах яамны тэргийн дунд сургууль, дээд сургууль одоо багш хийжсэн. Дараа нийгмийн аялал хамгаалах яамд ажиллаж исэн. Тэрний дараа 1997 оноос өнөөдрийг хүртэл одоо Тулгын дөрвөн уул компани буюу хувийн компанид одоо захирлын аль башиж байгаа. 3 хүүхэдтэй том хүү буян жаргал газар тариалангийн компани эхэлдэг. Одоо покероор номхон далай Аз номхон долларнуудын авраг болж ирсэн. Миний одоо бүхийн спорт, одоо хүчний спортоо тэсөөр оюуны спортоор хичээлдэг одоо энэ залуу байгаа. За дунд хүү маань Болдын Батэрдэн гээд хөөе. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг. За бага хүү маань бол бизнес хувийн одоо компани эхэлдэг. Тэгээ бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ийм 3 залуутай би одоо нэг гэр бүлд 2 гавьяат улсууд олон бий л дээ. 2 гавьяат байна, 2 одоо ардын цолтонгууд байна. Тий. Хөдөлмөрийн Баатар одоо гавьяат цолтой улсууд нэлээд байд юм байлээ тий. Монголын төрөөс одоо тийм ээ өгдөг энэ өндөр эрхэм үнэтэй цалыг одоо гавьяат цалыг одоо хүртсэн 2 хүн байгаад би бол маш баярлалдаг. Манай гэр бүлийн бахархал. Би бол одоо тэгээд бодож байна одоо биднийг төрүүлж өсгсөн их эцэгтэй баярлж байна. Биднийг одоо бас өсгөж хүмүүжүүлсэн өдий зэрэгтэй болсон одоо багш асгалжуулагч нартаа баярлж байна. Бас бидний өдий зэрэгтэй одоо амжилт үзүүлэхэд нөлөөлсөн, туссан, дэмжсэн одоо энэ бөхчүүд, найз нөхдөдтэй баярлж байна. Ер нь олон хүний одоо тус дэмжлэгээр одоо хүн том амжилтанд хүрдэг. Тэгээ манай дүү Бат хоёр битээр мөн л тийм. Энэ бүхийн алуун тогоонд чанагдаж энэ бөхчүүдийн жаргал зовлон тийм ээ эдэлж бас энэ одоо гавьяат гэдэг их мөндөд саллыг одоо хүртсэн. Үе үеийн олон одоо хүмүүсийн нэмлэгтэйгээр энэ солонд төрсөн гэж боддог. За ер нь яг одоо ингээд бид миний хувьд ч 60 жилийн гарчлаа тий.
олон сайхан залуучуудтай ажилладаг, залуу насыг тойроогүй дайрч өнгөрсөн одоо хүн юм янз бүрийн юм бодд юм. Би ер нь залуучууд юу захих вэ гэхлээр би хүсэл мөрөөдөлтэй бай. Ер нь мөрөөдөх хэрэгтэй, хүсэх хэрэгтэй. Тэ. Хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг бол одоо их том юм. Мөрөөдөлгүй, хүсэлгүй байна гэдэг бол одоо далавчгүй шуул гэсэн үг. Би тэрийг захимаар байгаа. Нөгөө талдаа гэвэл одоо эзэн хичээвэл заяа хичээнэ. Эзэн хүн сайн хичээх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Би тамирчинч байлаа. Бүтээн байгуулалтын ажилд одоо гар бие оролцоод одоо энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцлоо. Эндээс юу болж харж ирэх вэ гэхээр хүний хөдөлмөр гэдэг хөдөлмөрийг хөлс хүч хөдөлмөрийг хардаг юм байна. Хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Бүтээх хэрэгтэй. Тамирчин хүнийг харалдаа ингээд 10 жил хөдөлмөрлөл хөлсөө туслуулж ятал тэгэл нэг өдөр олимпиа авраг болж нэг өдөр том амжилтанд хүрч байна. Тэр чинь юу гэхээр тэр нь хөдөлмөрийн үр дүн байхгүй юу? Тэгээд залуучуудаа тийм л юм захий да. Мөрөөдөлтэй бай, хүсэлтэй бай, хөдөлмөрлөө. За дээр нь нэмээд би нэг юм хэлээ. Хандлага зүв байх хэрэгтэй. Одоо хандлага гэх том юм биш одоо. Аливаа юм хандлага гэж. Хүмүүс чинь ярьдаг да нэг одоо хуучны улсууд бол их ярьдаг шүү дээ. За зөв хүн шүү. Одоо тэр хүний чинь нэг хүний тэгээ ярьдаг шүү дээ зөв хүн гэж. За тэрийг ухаантай гэж байгаа юм биш. Одоо тийм ээ боловсралтай гэж байгаа юм биш. Одоо юу гэдгийг мөнгөтэй хөрөнгөтэй гэж байгаа юм биш. Ер нь тэр хүн бол одоо зөв хүн шүү гэдэг. Энэ бол их том үг. Ер нь зөв бай. За дээр нь хандлага зөв байх хэрэгтэй. Тэгэх юм бол хүний ажил төрөл бүтэн амжилт бүтээл одоо авчирнаа гэж би захидаа залуучуудад. үндэсний махархан